Төрөөс жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих бодлогын чиглэл. Төрөөс жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийг бодлогын хувьд дараах чиглэлээр дэмжин ажилдаг байна. Үүнд хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлэх, хөнгөлөлтөд зээл олгох, зээлийн хүүгийн хэмжээг бууруулах, зээлийн хүүгийн татаас олгох, тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ, түрээсийн хүүгийн дэмжлэг үзүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний борлуулалтанд төрийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгааг дэмжих, шинэ технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан технологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг тухайн орон нутаг дахь түүхийн эдийн болон ажиллах хүчний нөөц, чадвах, бусад онцлогоос хамаарч дэмжлэг үзүүлэх. Гадаад дотоод зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг байна. Дараагийн сэдвүүдээс төрийн энэхүү бодлогын дэмжлэгийг авахын тулд хэрхэн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх вэ? Жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлийг хэрхэн авах вэ зэрэг сонирхолтой сэдвүүдийг үзээрэй. Таны бизнест амжилт хүсье.